Чамдан эрдний дэд тунгалаг өвсгөл нураараа өгүүлсэн хөдөлмөрч хичээнгүй ард иргэд та бүхэндээ айлчлан гэрж 17 дугаар жарны сүрээр дарах чимэх гал морин жилийн сар шөнийн баярын мэндийг өргөн төвшүүлье. Ханга дэлхийг уйраан хөдөлмөр бүтээлийг ондруулах хаврын сард Монгол түмэн бидний бэлэг өрөөл дүүрэн уламжлалт цагаан сартаа учран золгодог билээ. Энэхүү баяр бол бид бүхний эв нэгдэл, хүнжил, өв уламжлалт төрөл ёсны үнд зүйлсийг тод илэрхийлдэг билээ. Улиран одод модон могоо жилд манай аймаг мал сүргээ 5 төрлөөр нь үржүүлж 2025 оны мал тоолгын дүнгээр 5,387,387 толгой мал тоолуулан улслаа тэргүүлсэн бахархан амжилтыг үзүүллээ. Хаврын дэргүүн сарын босгон дээр Монгол улсын авраг малчин 11, улсын авраг сайлчин 1, улсын авраг тариаланч 2, улсын авраг премьер 1, улсын авраг тариаланч хамт олон 1, аймгийн улсын авраг малчин 32, аймгийн авраг малчин 104, аймгийн авраг сайлчин 23, аймгийн алдрах туяач 26, аймгийн авраг тариаланч 6, аймгийн дэргүүний үйлдвэрлэл үйлчлэгээ эрхлэгч аж ахуй нэгж нэг тодорч төрлөө хөдөлмөр бүтээлээ өндлүүлсэн сайхан үйл явдал тохиолоо. Спортын салбарт тамирчдын ууггүй хичээл зүтгэлийн үр дүнд дэлхийн авраг 3, ТV авраг 1, шинээр төрж олон улсын тэмцээнүүдээс нийт 17 алт, 15 мөнгө, 14 хөрөл медаль хүртсэн амжилтыг гаргалаа. Монголын ард түмний спартакиадаас 1 алт, 2 мөнгө, 1 хөрөл тус хүртсэн байна. Монголын хүүхдийн спортын өвлийн наадмаас 20 алт, 21 мөнгө, 20 хөрөл медаль хүртэн багийн дүнгээр тэргүүлсэн бол зуны төрөлд 12 алт, 9 мөнгө, 19 хөрөл медаль хүртэж багийн дүнгээр 3 дугаар байр эзэлсэн бахархан амжилтыг үзүүллээ. Өсгөл аймгийн 23 сумын тосгонд орших нийт 8,521 түүх соёлын үйл хөдлөлт дурсгалыг сумын хамгаалтанд авах тухай аймгийн иргэдийн хурлын 79 дугаар тогтоолыг батлаа. Ингэснээр аймгийн нутаг дэвсгэрдэх түүх соёлын хувийг хадгалан хамгаалах эрх зүйн орчин бэхжиж цаашдын хамгаалалт ашиглалтын бодлого тодорхой боллоо. Өнгөрч буй модон могоо жилд их бүтээн байгуулалтын ажлууд өрнөж иргэдийн амьдрах хослыг сайжруулах олон төсөл арга хэмжээ амжилттай хэрэгжлээ. Өсгөл аймаг 1 жилийн хугацаанд 52.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлж бүхий л салбарт хөгжил төвчлийн ажлууд эрчимтэй өрнүүлсэн байна. Иргэдийн оролцоо санаачлах, хариуцлагатай хамтын ажиллагаа нь аймгийн хөгжилд үнэтэй хувьнаар оруулж өгөх энд цохон тэмдэглэж байна. Бид огтон золгож буй сүрээр дарах чимээх гал морин жилд өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажил ололт амжилттай олон баттган аргасан алдаа дутагдлаа боддоор дүгнэж засаж сайжруулахад онцгойлон анхаарч ажиллах болно. Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар төрийн дэд одон медаль хүртэж буй иргэд болон Монгол улсын засгийн газрын шагналаар шагнагдж буй та бүхэндээ эрүүл саруул сайхан бүхнийг өсөө өрөөё. Хоймол нутгийн зон олон та бүхэнд ахмад уурлаа хүндэтгэн золгож айл хатлаараа илбэг хангалуун амар амгалан шинжлэх болтугай. Баярлалаа. Бүтээлч хөвсгөлчүүд